Сайн уу? Сайн уу? Сургалтын эхний өдөр хичээл эхлэх байх чинь хоол идэйлээ. Хоолоосаа идчихэж тархиасаа ажилуулж юмаа хурдан сурдаг байхгүй юу? За тийм ээ, Тимбаска. Үлээ. За тэгээ JavaScript сураад үжтэй. Анх ингээл мэддэггүй байхад JavaScript сурна, програм бит сурна гэхэд амар хэцүү санагддаг гэсэн чинь сураад эхэлсэн чинь бас гайгүй мэн тий. Харин тийм аас тий. Ер нь тэгээ логик сайтай бол сурахад бүр амархан. Ямар ч одоо ингээд сургалтаа төгсөөд хамгийн ихнийхээ одоо өөрийгөө сорих програмаа юу хий гэж бодож байна. Би юу бодсон баа. Ганц бичүүдэд зориулсан болзооны аппликейшн. Ямар сони боддtiin би. Би ч өөрийн машины зогсоол хоол хүргэлт эсвэл офис ажилтнуудад зориулсан тэмдэглэл бичих аппликейшн дээр бододсон шүү дээ. Чи ямар энгийн боддtiin би. Энэ ганц бичүүд гэдэг чи амар том зах зээл ахгүй юу? Чи сая энэ Валентинаар хараагүй юу? Синглчүүд илүү их хагаад тээ. Тэр яг эднэрт зориулаад аппликейшн гаргах юм бол тэнд пүм том зах зээл шүү дээ найз. Бизнес. Хөш. Чи ойрд ягаад хичээл номдоо читгэхгүй нийл унжсэн юм болчоо. Би болдсон юм өдөө. Би өөрөөсөө хичээл ойлгодоггүй. Чи ингээл болчих суугаа исэн юм уу? Би өгөн сайн найзтай болоод хамт төгсөөл гоё яахна гэж бодсон чи. Яг яасан юу болох вэ? Гэхдээ би ийм програмын талын хүн биш юм шиг байна. Надад ерөөсөө буухгүй байна. Юу вэ? Энэ группээр бүх хичээлүүд хадгалаастай байгаа зү. Чи ойлгохгүй бол тэрийг 10 20 үзээд ойлготлоо үзчихэлтэй. Яг чи хичнээн хичээсэн ч намайг яг энэ програм тал дээр бүцэхгүй л дээ. Тэгтэл чи ойлготлоо хичээчих юм бол чаднаа. Яг нухуулаас болно л ах л та. Тэгтээ чи сая намайг сайн найз байгаа гэсэн үү? Яг ч тийчлээ үл дээ. За тэр яг энэ хичээлээ сая. Энэ юу нь болохгүй юм бэ? Яасан бэ? Энэ хариу нь юусе буруу гараад би тэг яг хаана алдснаа харахгүй байхгүй. Чи энэ хаалтын зөрүүлсэн юм шүү. За, чамаас л дор хүн байв гэж. Үгүй энэ чинь ганц хэрэг цэг илүү бичгээд л хариу нь буруу гарна шүү дээ. Хэрвээ чи зөв бичсэн бол одоо хариу нь зөв гарах ёстой шүү дээ. Чи хаяа тэгсэн намайг жоох үнэлэлтэй. Саяхан л би гармаар юм гэдсэн байж. Энд юм уу? Тийм. Тийм ээ. Сор хийлээ биз. Би энийг бүр амар сурсан байхгүй анхаарч. За дэлхийн бүх вебсайтын 97% JavaScript ашигладаг. Тэгээ энэхүү хэл нь болохоор IT-ийн салбарын програмчлалын хамгийн өргөн хэрэглэгддэг хэл юм билээ. Тэгээ энийг сурснараа мэдээж өндөр цалинтай ажилд орох боломжтой. За тэгээ сурахад хамгийн хялбар болохоор юу н анхлан суралцагч нарт хамгийн тохиромжтой хэл гэж үздэг юм билээ. Тэгвэл яг энэ JavaScript-ийн энэ хэлний сургалтыг MLC training болон Soft Unique сургууль хамтран дахин зохион байгуулах гэж байгаа юм билээ. Тэгээд танхим болон онлайн хамтарсан сургалт явна. Тэгээд хэрвээ та нэг удаа бүртгүүлээ орсон байхад тэр группээс дахиж гарахгүй. Бас тэр групп дээр байгаа програмын хичээлүүд маань устдахгүй. Тэгээд 2 дугаар сарын 22 хүртэл бүртгэл нь явж байгаа юм билээ. Бүртгэлийн хурамж нь $15. Тэгээд та хинч байсан гэсэн өөрийгөө илүү сайжруулж чиний ур чадвар сурах гэвэл JavaScript-ийн сургалтанд бүртгүүлээрэй.